Сайн бацгаана уу? Налгачуудаа хайрд үгүй. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос энэ цаг мөчид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар сар шинийн баярын бэлэг сайн өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байгаа ахан дүүсийн ивэл тишиг болсон эрхэм нагацах Баттарчтой хэмээн хаягалсан дүү Пүрвж авийнхын гинтийн бэлгийг уламжлахаар яг одоо ажлын байран дээр нь хүрэлцэн ирээд байна. Хамтдаа дутагшоорж бэлэгний эзнийг баярлуулцгаая. Дүүтэл юмчиндээ За мэдчилгээ үргэлт маань үргэлжилсээр байна. Сар шинийн баярыг өгсөн ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр яг одоо бид Баттарч ахыхаа ажлын байран дээр нь зарим хүрэлцэн ирээд байна. Танаа энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Ажил албан тавтаа сайхан байна уу? За миний ахаа яг энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрдэх Монгол түмэн маань өвлийг өнтөд авсан сар шинийн баяраа хийгээд харин та минь ажиллаа хийгээд тун завгүй байх шиг байна. Сайхан уу ахаа шинэлгээ тавлаг сайхан. Сар шин сайхан шинэллээ. Манайх энэ жил онд сайн гарсан. Ачаал багасч л явуулсан. Ажил сайн байна уу? За тэгвэл яг энэ цаг мөчид бас Баттарч гэдэг хүн яг одоо ажлын байран дээр байгаа. Очоод маш гоё гинтийн бэлэг бариад өгөрөгдөг. Мэдчилгээ тэгээ тэвэр дүүрэн бэлэг ирсэн байна. За учир юу вэ гэвэл энэ маань айлчлан ирсэн модон могоо жилдээ амжилт эрүүлийн их саруул сайхныг хүсэн ирсэн утгатай. Тэгэхээр ер нь танд нэг сэжүүр таамаг өгсөн хүн байна уу? Хинээс бол гэж бодож. Тэг ястаа мэдэхгүй байна. Мэдчилгээ явуулах ёстой хүн байгаа юм. Мэдгүй ястаа мэдэхгүй. За ер нь аха цэцэг авч ирсэн өмнө нь. Үгүй анхны цэцэг. За тэгвэл ирсэн хэрэг явдлаа таньдаа танилцуулах зүйтэй болов. Эхлээд бэлгийн өгөхөөс өмнө сайхан талархлын үгсийг бичээд өгсөн учраас тэрийг нь бас уншиж өгье. Хэрвээ сайн сонсвол хинээс ямар учиртай цэцэг жимс болов гэдэг нь тодорхой болох юм шүү юм аха. Уул шиг нүмертэй, хангаа шиг түшигтэй, тэнгэр заяа төрсөн эрхэм сайхан нагад зах минь та сайн суун уу гэж хаягалсан байна. Ижилэнтэй энхэн хорвоод ижигийн минь түшиг тулгуур болгож үргэлж биднийхэн өмг түшиг болдогт өр зүрхэндээ дүүн талархаж явдаг юм шүү. Өнөөдөр таны минь хувьд төрсөн өдөр тэмдэглэлт баярын өдөр аль ч бишээ. Гэхдээ айлчлан ирсэн модон могоо жилдээ ахан дүүс биднийхэн түшиг тулгуур байж ай сайхан ах минь эрүүл сарвал сайхан байхын өлзийдөө ирүүлийг өмнө говь аймгаас дүү Пүрвж авна энхүү таньда уламжлан хүргэж байгаа юм шүү. Хүлээн авна уу? Удахгүй ажиллаа дуусгаад яваад очихоор зорж очиж золголт юугаа хийнэ. Харин таньда сар шинийн баярыг энхүү гинтийн бэлгээр уламжилж байна гэд нагац ахтаа гэж хаягалсан мэдчилгээг манай хамт олон уламжлан ирээд байна. Дүү Пүрвж авахын зүгээс илгээсэн бэлгийг танд өргөн барьж байна. Хүлээн авна уу? аргагүй л хиймэртаа зөөлөн хатуута амьдрий. Жилгээ маань үргэлжилж байна. Баттарч ахаа манай Монгол түмэнд нэг сайхан үг байдгийг нагцыг 80 хүртэл нал гэж. Үргэлж хідэн дүүнрийнхаа түшигт ивэл болдог гэдлээ. Дүүн тунчиг олон талархлыг утасны цаанаас дамжуулсан. Одоо бас бидний энэ бичлэгийг үзээд сууж байгаа баха. Онцгойлон Пүрвж авд маань хандаж гоё сэтгэгдэл талархал дэвшүүлээ. За баярлалаа. Ястаа гинтвэл байна. Ястаа манай дүү байгаа маа Пүрвж авч одоо нэг чи баг хүү байгаа. Уртаа говьд ажилтай. Баярлаа. Илүүг алдахгүй нэ ерөөсөө. Ажаргал үсээ та баярлалаа. Баярлалаа минийха. За тэгээд айлчлан ирсэн элдв эрдэнэт хэмээх модон могоо зүйл жилдээ эрүүл инх саруул сайхан байхын эрүүл үргээ ажлын их амжилтыг хүсээд энэ удаагийн дугаараа жаргая. Сайхан шийдлээд ажлын амжилтыг хүсье минийха. Баярлалаа.